Цус бол оршилгүй их хүнтэй зүйл бөгөөд альва мөнгө хөрөнгөөр үнэлж болдоггүй зүйл билээ. Энэ үнэлэгдэшгүй зүйлийг яаралтай хэрэг болсон хүнд амьдрал бэлэглэн цусаа бэлэглэгч хүн бол цусны донор юм. Цусны донорын дараах хэлбэрүүд байдаг. Үүнд тухэл цусны донор, цусны бүрэлдэхүүн хэслийг бүхлээр нь өгдөг хэлбэр, презийн донор, өвчтөн цусныхаа тодорхой хэсгийг бэлэглэх хэлбэр, цусны сэвэн ялтас дис, 18-аас 50 насны 45 кг-аас дээш жинтэй элдв өвчин эмгэггүй альч бүлгийн цустай эрүүл бол та донор байж болно. Цусны албаны эмч мэргэжилтэнгүүд танд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийн. Хэрэг тэнцэж донор болсон бол та эрүүл байгаагийн баталгаа. Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд БЦ вирусын тархалт их байгаагаас цусны донор ховордоод байгаа илээ. Мөн халдвар дархлал хомсдлын вирус, сүрье, тэмбүү, бруцеллез зэрэг өвчнүүд цусаар дамжин халдах тул маш нарийн шинжилгээ хийх шаардлагатай. Цусаа өгөх нь ямар ч аюулгүй. Насанд хүрсэн хүн дунджаар 5-аас 7 литр цустай байдаг. Эрүүл хүн нэг удаад 250-аас 400 мл цус өгч болох ба жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюул байхгүй. За Говьсүнбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх цусны салбар банк нь жил болгон дэлхийн цусны донорын өдрийг 6 сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлдэг байгаа. За өнөөдрөөс эхлээд одоо манай нэгдсэн эмнэлгийн эмч сувилагч ажилчид бол одоо дэлхийн цусны донорын өдрийг тохиолдуулаад цусаа өгч бусдад амьдрал бэлгэлийн уран дор одоо өнөөдрөөс эхлээд цусаа өгөөд эхэлсэн байгаа. Хамгийн эхлээд бол манай хүндэт донор Бачулуун цусаа бэлгэлээд бусдаагаа ингээд урайлж байна. Ингээд бол бусад албан газар байгууллага аж ахуйн нэгж хувь хүн та бүгдийг цусаа өгч бусдад амьдрал хайрлаарай гэсэн урайлгыг дэвшүүлж байна. Одоо манай хүндэт донор Бачулуун одоо цусаа өгч байна. Одоо Бачулууны сэтгэлийг сонсноо. За ингээд юуны өмнө нийт говьсүнбэрчүүддээ дэлхийн цусны донорын өдрийн мэндийг хүргэе. Ингээ миний бие нь болохоор зэрэг 1986 оноос эхлэж авлаггүйгээр цусыг бол бэлгэлж эхэлсэн байгаа. Ингээ нийт 32 жил цусаа авлаггүй донор хэлбэрээр бол цусаа бэлгэлж байгаа. Нийт 30 гаруй литр цусыг 35 удаагийн цус авалтаар бол бэлгэлээд байж байна. Ерөнхийдөө бол донор хүн гэдэг бол маш ээлдэг, сэтгэл зөөлөнтэй, хүний төлөө, бусдын төлөө гэсэн хүн бол донор байдаг. Ийм учраас та бүгдийг одоо ингээд цусаа өгөөд бусдад бол амьдрал бэлгэлж донорын игнэнд нэгдэцгээе гэдэг бол уриалж байна. Ингээ манайхан бол нийтдээ бол ер нь бол эмч эмнэлгийн ажилчид бол олон хүн бол цусаа бэлгэлдэг, авлаггүйгээр цусаа бэлгэлж байгаа. Ингээ бид хоёр одоо ингээ өгч байгаа энэ цус бол одоо ерөөсөө одоо энэ цус гэхтэл 3 удаа бол хүний амийг аврах, алтан амийг аврах ийм тийм 3 удаагийн бүтээгдэхүүн бол хүний алтан амийг бол авардаг. Ийм учраас ингээд нийт ард иргэдтэй бүгдээрээ ингээд донорын игнэнд нэгдэж цусаа бэлгэлье гэж уриалж байна. Хүний цус амархан төгөлждөг учраас таны цус 36-аас 70 цагийн дотор эзэлхүүнийхээ хувьд аль хэдийн хөгцсөн байдаг. Цус авахд хэрэглэгдэж байгаа бүх багаж төхөөрөмж ариутгагдсан бөгөөд зөвхөн нэг удаа хэрэглэгддэг. Иймд та цус өгснөөр доох болон бусад талдварыг авах эрсдэл байхгүй. Жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг дэлхийн нийтээрээ цусны донорын өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд үүнтэй холбогдуулан Говьсүнбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олонны зүгээс цусаа бэлгэлж мөн аймгийнхаа нийт иргэдийг цусаа өгч бусдад амьдрал бэлгэлхийг уриалж байгаа юм. За цусаа өгөхийг хүсэж байвал та бүхэн цусны салбар төв дээр ирж өгөхийг уриалж байна.